би амтэн зөндөө шүлгэж байна. За сайн байцгаана уу дагагч нараа. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаар маань их онцлогтой дугаар болж байгаа. За ямар дугаар вэ гэхээр би хүргэлт хүргэж өгнө. За ямар хүргэлттэй гэхээр манай нэг дагагч маань удахгүй цагаан сар болох гэж байна. Тэгээд цагаан сартай холбоотой бас одоо айл амтан бүгд л ингээд идэж хүс бэлдэх. За хүнснийхээ одоо тий зочноо ингээд хүндэтгэх энэ зүйл дээр ингээд анхаарад бэлтгэлээ базааж байгаа. Би бас нэг хүнд одоо тусалаад өөрөөр чинь дамжуулаад за өөрөө чинь хийж байгаа энэ хүү үйл хэргийг дэмжиж нэг хоньны мах явуулах гэсэн юм аа гэд хөдөөнөөс одоо малчин хүн холбогдоод тэгээ над руу хоньны мах өгж явуулсан байгаа. Би тэр хоньны махыг нь 2 хоногийн өмнө тосч авсан боловч одоо яг оролцох хүнээ тухайн үед одоо шууд хүргээд өгөх хүн байсангүй. Тэгээ өнөөдөр нэг хүнтэй уулзъя гэж бодоод ингээд зориод гадаа нь хүрээд ирлээ. За энэ хүн ямар учиртай хүн бэ гэхээр за миний хувьд бол маш одоо чухал үүрэг оройл гүйцэтгэж надад одоо нэлээд тийм ухаарал хайрласан юм хүн байгаа. Би 2023 онд даргон дээр дэлгүүрээ гал давтуулчаад одоо дэлгүүргүй болчоод тэгээ агуулгах дотор байсан бараага даргооны үүдэнд нь баруун талынхаа үүдэнд нь асар бариад худалдажсэн. Тэгээ тэр үед бол надад одоо бодох юм их байсан. Бүхэл бүтэн дэлгүүрээ шатаадсан хүнд чана. Тэгээ дээрэс нь ажилтныхаа цалин мөнгө төгрөг гээд асуудлууд мундахгүй их байсан. За яг энэ үед ингээд гадаа асрынхаа хажууд ингээд юм бодоод сууж исэн чинь хажуу талд нэг өвгөн ахгүй ирсэн. Тэгээд ахгүй намайг нэлээд харж яснаа. Яасан бэ минийхөө гуниглаа юу даа гэд намайг сэтгэлээр одоо маш их дэмжиж одоо тусалж өгсөн гэж одоо хэлж олно. За ах トゥ хамаатан сад найз нөхдүүд ингээ хэлхээс гадна ордос танихгүй хүндлэнгийн хүн ингээд тэгээд дээрэс нь ахмад настай хүний үгийг би бол одоо маш хичээнгүүлэн сонссон. Тэгээд амьдрал гэдэг чинь ийм дэ амттай байдгийн минийхүү өнөөдөр чиний одоо алдаж байгаа энэ алдаа чинь ирээдүйд чиний одоо ололт амжилтын эхлэл юм аа гэж надад маш гоё үг хэлчихсэн. Тэгээд би тэр үгийнхэн одоо урам зоригоор нь урамшаад тэгээд илүү их одоо энэ бол одоо сорилго юм байна миний амьдралд одоо цаашдаа би энэ сорилгыг давж иж илүү их одоо амжилтыг гаргах юм байна гэж өөртөө хүлээж авсан. Тэгээд тэндэж би бас тодорхой хэмжээнд тэр хүнд нөхцөл байдлаас гарч яваа. Тэгээд ороод хитүүлээ уулзээ. Энэ хүнтэйгээ одоо ярилцаж та бүхэнд бас гоё нэвтрүүлэг болж хүрэх байхаа гэдэгт одоо итгэл төгс байна. Тэгээд ямар ч хэсэг хитүүлээ ард ингээ хайрцагтай махан байна. Би махыг нь аваад тэгээд хитүүлээ орцгоё. Тэгээд махан аваад ямар ч хэсэг бас нэг цайны сүтээ, цайны бовтой орё да. За ах маань цонхон дээр гараад ирсэн. Гээ наваа гараач. За. 2 давхартай. Өвөө хнаач тэр наач юм халаатсан байгаа тэр жижиг савнд тэр доо том за чота сууж би тэргэн Зүгээр. Та яв. Энэ төр батаха. Энэ тэр хайрцагтай хоньны мах, бүтэн хоньны мах байгаа. за Энэ. тэр яатар бүтэн хоньны мах чинад өгч байгаа юм уу? Би Facebook дээр болон ийм YouTube дээр бичлэг хийдэг байхгүй юу? Тэгээд намайг дагдаг одоо намайг дэмждэг хүн хоньны мах өгж явуулсан юм аа. Тэгээд нэг оролцогчтой өгөөрэй гэсэн байхгүй юу? Би тэгээд танд өгж байгаамаа энийг. Ямар үнэтэй Би зарахгүй танд үнэгүй өгж байгаа. оо цааваа. Чубот жагам минийхөө. Түгээрээ амаагүй. Энэ хоньны махыг өвөлтөн зүгээр өгч байгаа гинэ нахан. Энэ нахан энэ юун дээр За та наашаа суу. оо ширэвч юм ээ наач хай. Дараа нь болтой. За. Би тэр ярьж байгаа бишэд авах юм уу? Тэ. Тэр нөгөөгийнх нь тамхиг үнснээс аваад ирдэ. Би танд нэг дэвтэр бал өгж байгаагүй юу? Тэр сайхан дэвтэр байсан. Энэ доод дэлгүүрийн худалдагч
би өгсөн. Тийм үү. Өөрөө бичдэг нөгөө. Зээл авсан бичдэг. Гаас баярлж байгаа маа. Их тулаан дэвтэр тийм үү? Тий. Би ч Монголын хөлөө цохостой үдийн гişүм ном хэвлүүлсэн. Би чамд ярьжээ. Ярьжсэн. Нас өдөр хэд хүрж ийн одоо төрөдхаа? 83. За. Уг нь гайг би 1962 онд Ховд аймгийн 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгсөөд Зөвлөлт холбоот улсын Эрхүүгийн улс ардын аж ахуйн автоинженерийн ангид хөвөр аваад ирсэн чинь энэ дээр үе чинь гэгэрлийн яам гэж байсан. Одоо боловсролын яам чинь тийм нэртэй байсан юм. За. Энэ ховдод ийм хөвөр очоогүй юм да энэ. Ийм хөвөр байхгүй. Энэ хөөхд ямар сони юм яриад байгаа юм гээд нөгөө сайд тэр комиссар нөгөө авчаагуулсуу тэгээд би тэндээс хөрөөд би угаасан авчин их сонирхолтой инженер бол тэгсэн чинь миний дүү одоо яах вэ? Чамд буруу хөвөр өгсөн байна тэр ховдынх нь ямар хариуцлагагүй нөхдөд. Адилхан инженер болно техникийн та хөдөө жоохон дээд сургуулийн инженер механик ангид орно. За. Гэвч байна тэг. За. Би уулаад. Өөр мэрэгжил болох гэдэг. Миний дуулж болохгүй тэргээд тэр үчи боловсролын яамнаас чинь нөгөө талих зургийн аав байсан юм. Зөв. Тэгээ би хөдөө жоохон дээд сургуулийн инженер механик ангийг сураад 3 дугаар курсанд байжсэн чинь Орос Монгол хоёртаа хокетч муудалцаад гэт улаан хөвсгөл гарцсан гээд хойно байсан бүх оюутнуудыг бүгдийг Оросод хэттэн нутаг уцаагаад манай монголчууд энд байсан хэт барилгачдыг бүгдийг буцаагаад тэгсэн чинь 1965 оны октябрийн баяраар Монголын Сүхбаатарын талбай дээр парад хийн. Катто тэгж ирсэн. Тэгээд ирсэн дээд сургуулийн оюутнууд багшийн сургууль төгссөн, санхүү төгссөн тэгээд дээд сургуулийн оюутан 65 онд чинь айгүй айрамд байгаагүй тийм шатлалтад хэрэггүй татсан байхгүй юу? Тэгээд би тэр цэрэгт татагдаад. Тэгээд цэрэг татагдаж очоо шин цэрэгийн карантингээ юмд доод нисгтэр очоод. Тэгсэн нэг Батцэрэн гэж сөүлд нь хурандаа болсон тэр шин цэрэгийн карантина дарга байж. Надад бичээчээр аваад. Тэгээ би тэнд бичээж хийж байгаа. Тэгээ нэг анги хөвөрлөө сүүлд тангараг мангаргаа өргөчгээд. Тэгсэн надад маршал Чоосонгийн нэрэмжит мотуудлагын бригадын шатавын салаанд очноо өөрөө. Энэ улаан хооронд байсан юм. 016 дугаар анги гэж. Тэр анги сүүлд нь нөгөө усны үерийн жил 1966 онд Улаастаруу нүгэд очсон юм. Нөгөө яармаг руу нөгөө нүүж гардаг үерийг ярьж гэнэ үү? Их үер болдгийг. Нөгөө яармаг руу давж нүгээд тэр их үерийг ярьж гэнэ үү та? Тий. Тэр зовлон тайрхан гэж энэ нөгөө ууд байгаа юм. Одоо тэр чин Төв аймгуур тэр 016 дугаар нэгчгэл гэж тэр цэрэнд орж гэж хурандаа даргана байсан юм. Тэгээ тэнд очоод. Тэгээ тэр шатавын салаанд би улаан хооронд ирлээ. Тэр чин 66 онд байгуулагдаад тийш Улаастаа
Улаан хооронгоос тийш очсон байхгүй юу? За. Тэгээд би ирээд нэг 7 хонжоос чи надад уужарсан ахлагчин орон тоон дээр тэр маршал чуусан нэр мотодлогын бригад гэдэг байхгүй юу? За. Доктор нь 3 буудлын батальонтай автороо сафар ороод тагнуул ороод кимийн садаа жахан садаа хэрэгэл зэвсгийн хэрэг хөтлөгч болоод тэр том анги салбаруудын зэвсгийн дарга нартаа данс нийлнэ би. Хожируулангийн зэвсэг складаас очиж би зэвсэг галт хэрэгэл авна. 3 жил болсон. За. Халагчийн хуртад би чинь нөгөө 19 дугаар ангийн ихүү зэвсгийн алуунаа хэрэг хөтлөгч байсан чинь дандаргаа чинь 64-нд Баатар эргүүлж авсан юм шүү дээ. Дандарбаатар. Тий, нэг Баатар өгөөл нэг Баатарын хураагаад л те янз бүр болж исэн гэж сонсогдож исэн шүү дээ. Тий. Тэгээ дандаргаа чинь уг нь манай ховдын цэцгийн хүн бүлээ. За. 1000 онд чим аян чин дагаад ээж нь ядуу нэг хүүхэн дагуулад нийслэл хүрээнд ирсэн юм билээ. Тэгээ лам болгоногээд энэ юунд өгсөн чинь тэр энэ гандангийн лодон гэдэг лам энэ хүүхдийг би өргөж авъя. Ээжийн дүүгэн болгоё яриасан. Одоо нөгөө Дандарбаатрыг шүү дээ, тийм ээ? Тий. Лодонгоо Дандрыг тэгээд өөрийнхөө хүүхэд болгоод ээжийн дүүгэн болгоод гэртээ аваачаад өөрөө нэг гандангасаа гараад болгоно бүрэг хангай юм. За. Тэнд очиад байж байгаад тэгээд Дандар сүүлд нь цэрэг мэрэгч явал Баатар болоод. Баатар болоод тэгээ Баатараар хураалгаад Тэгсэн. хоригдчихсан аккаунтээр моштой дахиад дээгүүрэн зөвшөөрлөг очиж юу яагаад яфандуу дайраад тэгээ Дандрын ганц баруун гарын цэрэг олзоо цэндийн олзоо манай Ховд аймгийн Манхан сумын цэндийн олзоо Баатар ягаа Монгол улсын чинь хамгийн анхны Баатар нь хэн байгаа? Гонгор. Хоёр дахь нь олзоо байдیں۔ Дандар би нөгөө айрмын юу яаж яасан болохоор тийм ч сайн мэддэг байхгүй юу? Тэргээс 1968 онд халагдаад нуцгтоочлаа. Миний аав 1954 онд нас барсан. Ээжийн маань надад 10 дугаар анги төгсгөөд дээд сургуульд явах. Ээжийн маань үлдсэн. Миний дээд талын нэг эгч манай аав 54 он 11 сард нас ороход миний дээд талын эгч 54 оны 12 сард нас бараад хоёр хүн нэг дор нэг жил нас барж байгаа. Тэгээд манай би тэгсэн нөгөө салхин цэцэг гэдэг өвчин тусаад надад. Тэгээ сургуулийн дотор байранд байсан Ховд аймгийн Манхан сумын тэр байранд байжсэн манай ээж ирээд одоо хөлөө байгаад хаширлаа. Хүүгээ аваад явна гэд гэр лүгэн зүгээр тэр багш магш захирал махарлж хэлсэн байхгүй надад шууд аваа явууч. Зөө. 70 онд ээж маань нас бараад. За. Тэгээд Улаанбаатар руу ирээд нөгөө сургуулийн төгсөн диплом авлаа ичнэгээр. Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуй, Жаргалантын сангийн аж ахуй, Сэлэнг аймгийн зүүн бүрэнгийн сангийн аж ахуй, баруун бүрэнгийн сангийн аж ахуй би их 10 хэдэн жил тэгж явж байгаа. Сүүлд нь
Улаанбаатар төмөр замын Иремаруу гэдэг Орос дарга байсан. Улаанбаатар төмөр замын. Энэ ингээ бүтэн хойно байгаа шүү. За. За их баярлалаа. Тийм. Тэгээд таныг цагаан сарынхаа одоо хэрэглээнд хэрэглээрэй гэд манай одоо намайг дэмждэг нэг хүн маань өгсөн юм шүү. Тэгээд би энэ махыг танд өгж байгаа шүү. За. Их баярлалаа. За энэ хин гэдэг хүмүүс байна. Энэ миний ээж. За. Энэ миний нөгөө хамгийн том эгч. За. Энэ өвгөн жаргал гэдэг хүн. Баг баригатын дарга насаараа хийсэн хүн байгаа юм. За. Энэ миний ээж, энэ том эгч. Энэ том эгчийн дараа чигч юм. Эхнэр биш хоёрын зураг тэр талигч юм аа. За. Энэ Булган аймгийн Сэлэнгүрэн сумын гаралтай. Тэр утга одоо хэдэн жил тамхи татж байна? Би хөдөөж хүн дээд сургуульд тэр ирснэ хан дараа намар нь Тэгэхээр чин 62 онд орсон. 63 онд Зүү харагийн сангийн ажихад манай хөдөөж хүн дээд сургууль явдаг. Жаргалтад их сургууль явдаг. Ангаах цагаан толгойд явдаг. Тийм байсан юм биш та дээр үед. Эдийн засгийн дээд сургууль Борнуурт явдаг. Энэ сургуулиуд чинь аж ахуйнуудтай шийфи холбоотой. Би тэгээд Зүү харагийн сангийн ажихад очиод шөнө өчрөмдөр будаа буулганы машинаас. Тэгээд машин завсарлаад сууцгаас нь манай курсаа 2 нөхөр 2-3 нөхөр тамхи татаад хажууд нь суусан сайн хүнээр гарч байгаа юм шиг болоод. Гунаач ямар сайн хүнээртэй ч юм уу та гэсэн. Гүч сараач гэн. Тэгээ нэг сараад утсан чинь зүгээр ч юм шиг. Тэгээд би тамхинд орсон шүү дээ. Би 64 жил тамхи татж байна. Би нөгөө 70 онд ээж маань асарчод тийм гэсэн. Хотод орж ирлээ гэж шүү дээ. Тэгээд энэ гэлогийн төв лавар төрт ажиллаад зуныхаа амралтаар шүү. Тэгээд өвдөн хичээлдэн суучган тэгж байгаа би сургуулийн төгсөөд Борнуурын сангийн ажихад очсон. Дараа нь би дархана хонгорын сангийн ажихуу гэж юм тэр үед. Тэнд очсон чинь манай энэ хөгшин энэ политехникум чинь дээр үед энэ одоо энэ Батлан хамгаалах яам байгаа байр чинь политехникумын байр юм шүү дээ. За. Тэгээд 60 хэд онд дархан л өнөөж очсон. Тэ манай хөгшин Черпалын холбооны анги төгсөөд тэгээд бишэр танилцаад тэгээд суугаад энэ охин 70 онд гарсан байхгүй. Зөө. 70 онд тий. Би чинь наушигт 22 жил гарлаа шүү дээ. Кэдийн цаана. Би ховдын 10 жил сурагч байхдаа шүлэгүйчээд. За. Октябрийн баяраар. За. Юу. Нэг шо ганц хоёр шүлэг шүү. Тэг та ч одоо ер нь бол одоо таны бичсэн шүлэг зохиолоодоос одоо олон нийтэд хүрчихсэн танигдчихсан дуу болцсон ч юм уу эсвэл тийм зүйлс байгаа юу? Байдгүй. Миний би тэр номон гаргаж үзүүлээ чамд. Тэр нэг дипломатн дотор байгаа юм. Нэг уулснаа айлгуу. Энэ дандаа дуу болсноо хойд талд нь ингээд ноот моттойгоо байгаа биз? Тийм байна. Тэр сүрэн битүүрч их найз байлаа. Тийм үү? Би амтэн зөндөө шүлгэж. Унган баг юм. Сүрэн жавга намайг санаа зоммор магтсан байгаа юм да. Миний тааны өнөр салхич талаар нь сэн өнгөрөхдөө танкл хонгор төөнд мань танил дууг мань дамжуулаа. Би одоо зөндөө шүлэг хүнд өгсөн тэр их буруу болсон. Шүн унтаж чадж гэнэ үү төр утха? Зарим дуунтах.
Өдөр шөнө 2 унтах болохоор сүүлдээ тэнийг юм шиг болж. Тэгин штэ. Би 10 жил байж байхдаа манай ангийн банднер охтуудад надад захаа бичүүлнэ. Зарим нь нөгөө киселэн тарчгаад гэртээ очиж цаймаа ундаа уучгаад буцаж сургууль дээрээд ангийн цэвэрлж угааж барьдаг байсан бид нүүд. За. Тэгээ нөгөө яаж угаадах вэ мó дээр юм уу банза шалтаа. Тэн дээр ч нөгөө үрдс хасгаар модны усаар норгочгаад дээр нь баахан бижигэн жүжигэн жагаад шүүрдэ цэвэрлэл гардаг байхгүй. Тэр үнднийг захаа өгсөн надаар бичүүлэн. Төрөөсөр бичүүлсэн юм хүнд өгөөд ахтаа яад юм. Гэдэг шидчихсэн сүхтөрчин царай нь улаагаад. Сар манай ангийнхан бүгд мэднэ л дээ. Миний төрсөн утга хавд төрсөн утга сэлэн шүү дээ. Бараг. 50 гаруй жил бодсон газар тэглэгүй яах тийм ээ? Тэгэхгүй яах вэ? Барданган тослоо. Сүхбаатарын багтаалтаар Сүхбаатар хотын сэлэн юм. Тэгсэн чинь би халуун савнд цай халуун савта бууз муу аваад кокшинтайгаа хоёулаа ирлээ. Тэгээд нөгөө идэж уусан байгаа учраас тэгснэг залуутай хоёулаа баах юм дамжилсан гарч ирлээ. За. Тэгсэн дээр үн хавцтай тэрлэж байдаг штэ. Юу? Тэрлэж тоолоо. Доорон төмбөшгтэй. За. Босаа. Нөгөө гурван талдаа толив. За. Голдон өндөр 2 хаалгатай. Тий. Тийм тол буулгалаа. За. Энэ нэг юман буюу гэж буулгаад байгаа таа. Тэгсэн чаварвтын гэж. 4-5 жил миний хоолой зөөж өгсөн. Моторостан би нэг энэ зэрэг юм лавчарлаа өшөө над бэлгэлэх юм алга. За. Хөөяах над хавчтар ахтуу тэн чум хаанан зүг найд нөхөд. Би чамаас ямар юм аваад ахтаа яадаг. За өөр авахгүй л тэр хогон дээр аваач та хайчаараа. Тиймэрхүү яриач та. Зөв аравдан. Тэгээд манад байсан би тэр сэлэнгээс нааш явахтан хамаг гэр оронгийнхаа юмыг амтнд өгөх нөгөө зарахын дараа тэгнэ. 3 өрөө байртай байсан юм чи. Бистүү мэбэл. Өрмөний. За. Кевс зүгээрээ. Танаас яста зүгээр нэг ямар их кевстэй л үгэн. Тэгээд энэ. Одоо тэрнээ шавхар энэ тэр хөөлөж байна. Тийм бай. Ганц кевсэл. За. Ганц кевсэл үлж. Тэр наачхан яах вэ? Хорон дээр. Би өөрөө эрдэмтэн томчуултаа найзалжлаад бараг шорон оронгийн хулгайчтай хүртэл найзалжл байдаг хүний голж яваг. Хүний хүн ясаарлуу үздэг бас. Би нэг адуучин аавын хөгөлхөр морзор адууны талын юмд их дуртай хүн байгаа. Зөндөө олон зохиолч нар байдаг. Гэхдээ таны зохиосон 2-3 дуу чинь хит болсон байна шүү дээ. Та тэгж боддгоо юу? Алтан орон кевигчෝ алта сайхан нутагман ви алта сайхан нутагтаме атсавуурлээ чимэнэви атсавуурлээ чимэн амгалан хотхон өрөөд ви
Амгалан инхэн ерөөлдөн амар уулахын тавилан бий гэж. Өстө таны зохиосон гоё шүлэг те. Энд чинь нөгөө цэргийн бодолтой байлоо. Тэ. Мөн те? Шинийн сарын шингэх зүгт сэрүүн сайхан алтаа минь сэрүүн сайхан алтаад саалчин хонгор бүсгүй минь саалчин хонгор бүсгүйд минь сэтгэлийн ариун хайрви сэтгэлийн ариун хайранд саатан хүлээх тавилан бий гэж. За тэгээд та минь урт насалж удаан жаргаарай тэгээд. За дүүгэн санаанд дгүй байтал товчилж ирсэн дүүдэн их баярлалаа. За. Миний дүү өөр хөөхд гэр бүл хань жилтэйгэн эрүүлийн гинг тунх сайн сайхан амьдарч яваарай урт наслаараа удаан жаргаараа. За.